За бидний ураа. Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэндийн сэтгэл хангамжийн төлөө үйлчлэнэ. За ажлын амжилт хүсье. Эх орондоо ард түмэндээ төдийгүй хүн төрлөختөнд тангар хүргэдэг хоёрхон л хүн байдаг. Нэг нь цэрэг, нөгөө нь эмч. Тийм ээ, бид бол эмч нар, эмнэлгийн ажилчин. Бид бол мөрөөдөлтэй. Мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж яваа эмч нар юм. Бидний мөрөөдөл бол дэлхийн жишиг, дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлэх. Бид үүнийг өөрсдийн хөлс, хөдөлмөр хүчин зүтгэлээр бүтээн босгож байна. За ер нь бол анх энэ 3 гал эмнэлгийг байгуулсан одоо мөрөөдөл маань ч юм уу, зорилго маань ч юм уу те эрүүл мэндийн тусламж үйлчилгээг л нэг чанартай, хүнд нь ойрхон, илүү одоо дотнож гэх юм уу те нэг арай л өөр орчин нөхцөл, арай өөр уур амьсгалыг бүрдүүлэе гэж бодож хийж ийсэн. За энэ зорилгондоо бол хүрсэн. 3 гал трейд компани 1999 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт амжилттай ажилласны нэг нь 3 гал эмнэлэг. 2009 оны 4 сарын 17 билүү тэр хавцаа энэ барилгын газрыг ухаж ажиллаа эхэлсэн. Тэгээ бид гэж үндсэндээ 12 сарын 8-нд манай улсын комисс ажиллаад 12 сарын 10-нд эрүүл мэндийн яамны ДЦЭТ-ийн тэргүүнтэй комисс ажиллаад тэгээ 12 сарын 16-ны ДЦЭТ-ийн зөвлөлийн хурлаар 100 ортой их барих эмэгтэйчүүд хүүхэд насны туршидын дотор мэслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулнаа гэж зөвшөөрлөө авч ирсэн. Бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд 5,000 орчим хүүхдийг их барьж 8,000 орчим хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүллээ. 20,000 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлв. Жилдээ 40-оос 60,000, 5 жилийн хугацаанд нийтдээ 200,000 хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн салбарт их барих, хүүхэд, мэс засал, оншилгоо шинжилгээний хамгийн тэргүүний эмнэлэг боллоо. Энэ бол манай хамт олонны зүтгэл, хүний хамгийн эрхэм баялаг болох эрүүл мэндийн төлөө нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр зүтгэсэн бидний гавьяа билээ. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг гэдэг бол ер нь бусад бизнесээс шал өөр. За газар байлаа, эмнэлгийн барилгын зураг хийлгэлээ, барилга барьлаа, техник тоног төхөөрөмж технологиг судаллаа, захиаллаа, гадагшаа тодгошоо явж туршлага судаллаа. Энэ бол ерөөсөө нэг хэсэг нь. Эмнэлгийн хамгийн онцлог буюу хамгийн чухал зүйл бол хүний нөөц. Эмнэлгийг бол бид нар сайн, чадварлаг хүний нөөцөөр за тэгээд хүчтэй багаар мөн хоорондоо бие бинийгээ ойлголцож баг болж ажиллах чадвартай ийм багаар л бид нар эмнэлгийг амжилттай ажилуулах боломжтой. Тэгээд 12 сарын 23-нд бид нэр амбулатороо нээгээд амбулаторын үйлчилгээ эхэлсэн. Бүрс өрн захирал, отгон гэрэл захирлуудаа уулзаад ярьсанд ороо. Тэгээ ер нь хамтарч ажиллая гэж сэтгэж боловцсон. Тэгээд 2009 оноос эхлээд бол өөр үүдэн эмнэлгээ ажиллаж эхэлцгээсэн. Анх 2010 оны 4 сард тухайн эмнэлэгт ирж ажиллаж орж исэн. Одоо энэ жил 5 дахь жилийн ажиллаж байна. 1 сарын 3-нд стационараа нээсэн. Одоо хэвтэн эмчлүүлэх хэсгээ гэсэн тасгуудад нээгээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Би энэ эмнэлгийг ажиллаж эхэлсэн анхны өдрөөс эхлэн нэг эмч, нэг их баригч, няраа нэг сувилагч, амбулаторийн нэг сувилагчтайгаар төрөх эмэгтэйчүүдийн тусламжийг эхлүүлсэн. 2011 онд анх эмнэлэг нээгдэхэд их барих эмэгтэйчдийн эмчээр ажилласан. Одоо 5 жил болж байна. Ямар болохыг мэдэхгүй санал тавьж хахад саналын маань хүлээж аваад зөвшөөрөөд баг болж ажиллаад өнөөдрийн хүртэл ийм амжилтанд хүртлээ хамтдаа нэг баг болж ажиллаж байгаа эмчнэр болон бусад багийнхандаа баярлалаа гэдгийг хэлчихье. 3 гал эмнэлэг энэ хугацаанд хамгийн сайн үйлчилгээтэй, чадварлаг, найдвартай эмнэлэг гэсэн эрхэм нэр алдрыг олсон төдийгүй элийн чандаас ч зорин ирэх үйлчлүүлэгчтэй болжээ. Тухайн үеэс хойш ч одоо манай эмнэлэг яг үе талгай нэгээд 5 жил буюу яг миний тодорхойлоод агаар сургуульд орох насанд хүрлээ гэж би өөрөө тодорхойлоод байгаа юм. За тэгээд энэ болтол анхны гарааны ажилчид маань бид нар 65-уулаа эхэлж исэн. Өнөөдөр 180-аад болтлоо бид нар их өнөр бүл болжээ. За анх 65-уулаа эхэлж яснаас доктор сургалтад ажиллаж байгаа 30 хүн байгаа. Үндсэндээ 50% нь. Энэ бол ер нь бол бага биш үзүүлэлт. Тийм ээ. Бид энэ амжилтын буухайгаа цааш үргэлжлүүлнэ. Бид шинэ бүхний тэргүүн игнэнд манлайлагч болон явах болно. Манай эмнэлгийн гол давуу тал гэвэл
Монголд хамгийн анх вакуум хагалгааны өрөөг анх хийсэн. 3 вакуум хагалгааны өрөөтэй. Нэг хагалгааны өрөө 1-р зэрэглэе, 2 хагалгааны өрөө 2-р зэрэглэе. Тэрвэрээ хамгийн их онцлог байгаа. Бүтэн вакуумжуулсан хагалгааны өрөө бол бидний хамгийн том шин технологи. Өнөөдөр бид 5 жилийн ой дээрээ их барих эмэгтэйчүүдийн тасаг, дотор мис заслын тасаг, хүүхдийн тасаг, хагалгаа, эрчим тэмчилгээний тасаг, клиник лаборатори гэсэн үндсэн 5 тасагтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хитаевын онцлогоон дээр бол маах хамгийн шилдэг аппаратуудыг бол Монголд оруулж ирсэн хамгийн анхны одоо том эмнэлгүүдийн нэг. Одоо манай эмнэлэгт зөвхөн Хитаевын онцлогоон дээр бол 6 Хитаевын онцлогооны аппараттай кабинет ажиллаж байна. За энэ дотор бол хамгийн сүүлийн 3D, 4D, 5D хэмжээст Хитаевын онцлогооны аппаратуудыг эрүүл мэндийн салбарт хамгийн анх нэвтрүүлсэн эмнэлгүүдийн нэг. 2010 онд 3 гал эмнэлгийг нээгдэх хүртэл эрүүл мэндийн салбарт төдийгүй их хүүхдийн эрүүл мэндийн салбарт 30 орчим жилийн турш иж бүрэн том хэмжээний бүтээн байгуулалт хийгдээгүй байлаа. Тэр дундаа хувийн хөрөнгө оруулалтаар. Тэгэхээр 3 гал эмнэлэг бол цаг үеийн шаардлагаар, шалгарлаар байгуулагдсан эмнэлэг юм. Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн жишг эмнэлэг гэж 3 гал эмнэлэг өгөөд 3 гал эмнэлгээс дээш байх хэрэгтэй маа гэсэн жишг эмнэлэг болж чадсан гэж бид боддог. Бид Монголд анх удаа Д витамины дутагдлыг бүх насныханд үнж тодорхойлох, ургийн гажгийг эрт үед нь тодруулах 2-3 тест, өсөлтгүй жирэмслэлтийг тоон системийн аргаар тодруулж, Монгол хүний эрүүл аюулгүй нөхцөлд урт удаан амьдрах, эрүүл мэндэ хамгаалахад чиглэсэн шинжлэх ухааны үр дүнтэй шалгарсан зөвлөмж, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлуудыг хийж эхэллээ. Сулхуун алд маань сулгч нарынхаа үйл ажиллагаа, сулхуун тусламж үйлчлэгээ яаж чанартай, хүртээмжтэй үйлчлүүлэгчийн сэтгэлд нь хүртэл үзүүлэх тал дээр бол бид манай удирдлагын байгуул нэлээд сайн анхаарч ажилладаг. Энэтэй холбоотойгоор өнгөтэй сулгч нарт тасралтгүй сургалтыг бол байнгын эмнэлэг дээрээ за шаардлагатай тохиолдол гадагшин одоо дотооддоо гадагшин бас явуулж идмэр бас сургалтуудыг хийдэг. Энд дэлхийн шилдэг технологиг хамгийн хурдан нэвтрүүлж, эмч хүний хүсэл зорилго мэрэгжлийн ур чадвараа дээшлүүлэх, эмнэлгийн болон эмнэл зүйн үйлчилгээг төгс болгох чиглэлд хамгийн эрүүл сарвал, найдвартай, үнэн зөв үнэлгээтэй орчинг бүрдүүлэх боломж бүрдсэн болно. Улс орон даяар төрөлт нэмэгдэж, төрөх газрууд хүүхдийн эмнэлгүүд ачаалал дийлэхгүй, жирэмсэн эхчүүд болон өвчтөе хүүхдүүд эмнэлгүүдийн хонглоор дүүрсэн энэ хүнд хэцүү үед улсынхаа ачааллаас багч гэсэн хуваалцсандаа бид баяртай байдаг юм аа. Эмийн тул бидэнтэй хамтран ажилладаг болоод хамт ажилладаг хамтдаа хөгжүүлсэн та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Энэ бол 3 гал эмнэлгийн танд үйлчилсэн 5 жил байлаа. 3 гал эмнэлэг танд үйлчилсэн 5 жил. Танд үйлчилсэн 5 жил. За та бүхэнд 3 гал эмнэлэг байгуулагдсны 5 жилийн ог мэндийг хүргээд нийт ажилчид, эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, нийт ажилчдаа 5 жилийн баярын мэнд хүргье. Танд үйлчилсэн 5 жил. Бидний баримтлах зарчим. Үйлчлүүлэгчтэй сэтгэл ханамжтай үйлчлэх. Харьцаанд руу ёс зүйн алдаагүй ажиллах. Хууль стандарт журам баримтлах. За бидний хориглох зүйлс. Ёс зүйн алдаа гаргах. Үүрэг даалгавар биелүүлэхгүй ба.